Одоо энэ сэлб дэд төвд одоо баригдаж байгаа байрны тоон Монгол улс нийтдээ жилдээ баригддаг орон сууцны зах зээлийн 50% баригдаж байгаа байхгүй. Тэртээ тэргүй сэлб дэд төв орохгүй юм бол бонд одоо нөгөө хоёр төсөл чинь ашиглахгүй юм чинь гадаа зээл болгоё гэд параагүй. Тэрийн хувийн ившлүүд барай зохион байгуулалт хийх болцоотой юмыг одоо жишээл нийслэл хийж чана одоо эрсдэлтэй харагдаж байна. Энэ төслийн багцуудын ерөнхийдөө хятадын компаниуд төгсөн байгаа. 75 орчим хувь нь баг хятадын хамааралтай энэ компаниудын одоо ийм төсөл одоо ажиллаж байгаа. Үзэгчтэй ICMN ээлжид ярилцлагаараа за улсын хурлын гишүүн их төвшөнтэй ярилцах бэлэнсэн байна. Тэгэхээр бид цаг үеийн асуудлаар гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар ярилцахаар гишүүнийг өрсөн байгаа юм аа. Юуны өнөрлөг лаасанд баярлалаа. Тэгэхээр гадаадын зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дээр арчилсан намын бүлэг завсарлага аваад одоо Монгол Ардын намын бүлэг завсарлага авсан л та. Тэгэхээр танай намын бүлэг бол дэмжихийн байр суурийг нэгт тэгтгээ гаргачих. Тэгээ өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцсан. Тэгээд бүлэг газрын тосны үйлдвэр тэгээд Эрдэнэ хөрөнгийн цахилгаан станцтай холбоотой асуудлууд нь нэлээд одоо цаг хугацаатай уралдаж байгаа учраас энэ ашиглалтын сайжруулах үүднээс явуулсан дээр хэрвээ сэлб дэд төвтэй холбоотой асуудал гээд удахаар одоо жишээлбэл хууль буцаад татчих авахар эргэж орох гэж хугацаа алдах учраас энийг одоо явуулъя. Тэгээд үүссэн одоо хуулийн хяналттай холбоотой асуудлыг сэлб дэд төвтэй холбоотой хууль хяналтын байгууллагын асуудал бол тэрийг нь хуулийн хяналтын байгууллагууд энэ үстэй гэсэн байдлаар л бүлэг дэмжих шиг боллоо. Тэгээ өнгөрсөн баасан гарагт болсон одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар ялангуяа таны хувьд бол маш олон удаа нийслэлээс тодруулж асууж ирсэн шүү дээ. Энэ төсөл одоо яг сэлб дэд төв те унтсан байжгаад те төсвийн байнгын ороноос би асуугаад хариулт авч чадаагүй гэдэг юм асуудал яригдсан. Энэ сэлб дэд төв хизээ унтсан байжгаад те эцсийн хилцүүлгээр ороод ирвэ гэдэг асуудал байгаа юм. Ер нь яг зүгээр энэ хуулийн төслийн хувьд бол Монгол улс нэгдсэн төсөвтэй тэгээд төсвийн сахилга бат гэж байдаг. Одоо жишээл айл гэрээр аваад үзвэл одоо айл гэрийн хүн болгон энэ тэндээс зээл тавиад ч юм уу өөрийнхөө гэрийнхээ хамгийн юмыг барьцаалаад ч юм уу ингээд зээл тавиад яваад байх нь бол зохимжтой биш. Хүнжлийнхээ хэрээр хүлээж ийн бас хэдийгээр хүсдэг их юм байдаг ч гэсэн одоо жишээл болцоо боломжиндаа тааруулж үйл ажиллагаа хийдэг. Манай улсын эдийн засгийн хувьд бол ер нь бас бид нар ингээд том юм илүү их ярихаас илүү яг бодит байдлаас олж хармаар байгаа. Тэгэхээр бидний боломж хэмжээндээ тааруулж төсвийн тусгай шаардлагуудыг тавьдаг. Бид нэр одоо жишээлбэл энээс илүү одоо зээлтэй болчвол энэ хүүгийг бид нар төлж чадах байлчна. Одоо биш бид нар хэрэглээний зээл дээр орлогын харьцаа, зээлийн харьцаа одоо тооцдог шин. Тэрнтэй адилхан шаардлагыг улсын хэмжээнд тавьсан байна. Өөрөөр хэлбэл хүнжлийнхаа хэрээр хөлөөж ийн ямар нэгэн эрсдэл бол эн чинь буцаад татвар төлөгч бид нар л одоо буцаад төлөх учраас тэр утгаар нь энэ эрсдлээс одоо сэргийлэх үүднээс ийм хязгаарлалтууд төсвийн тусгай шаардлагууд тавьдаг. Дээр нь энэ нь олон улсын нөхцөл байдалтай бас нэлээд уялдана. Одоо ялангуяа ийм эрсдэлтэй байгаа үед том хөрөнгө оруулалтын асуудлуудыг төсвийн гадуур явах нь бол төсвийн сахилга батад эрсдэлтэй ийм асуудал бий болгодог. Тэгэхээр яг энэ том зургаараа харуул энэ хууль бас ер нь бол сахилга бат зөрчиж байгаа. Засгийн газраас өгсөн санал нь ч гэсэн энэ дээр бол дэмжээгүй юм байр суурьтай байгаа. За хоёр төслийг нь газрын тосны үйлдвэр бид нар чухал буцаад орчвол одоо жишээлбэл энэ хамаарлаа бууруулах одоо олон давуу талууд байгаа. Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц ч гэсэн гаднаас одоо гадагшаа төлдөг энэ эрчим хүчний төлбөрөө багасгах юм болцоо боломжууд бас бий болно. Зүгээр юуны хувьд бол сэлб дэд төвийн хувьд бол энэ бол мэдээж гэр хорооллыг орон сууцчлуулах төсөл болж чухал. Энэ одоо жишээлбэл агаарын бохирдлыг бууруулахад дэмтэй. Тэгээд энэ бол зүгээр төслийнхөө хувьд бол одоо байх ёстой, хийх ёстой ажил. Гэхдээ энийг яаж хийж байгаа гэдэг нь өөрөө асуудалтай харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл хувийн хвшил хийж чадах одоо зүйлийг ингээд нийслэл хийж байгаа. Гол нь энийг анх хэлж одоо энэ зээлийг авахдаа төсвийн одоо хүрээ хязгаарын дотор хийн л гэж авсан. Тэгээд одоо чадахгүй болоод ирэхээр дахиад ингээд хууль өөрчилдөг. Уул нь бид нар чинь хуулийн хүрээнд ажиллаж амьдардаг ийм байдал ер нь бол яг энэ төсвийн сахилга бат дээр бол дандаа хууль эвдэж өөрсөндөө тааруулж ийм үйл ажиллагаанууд хийж байгаа. Тэгэхээр
Энэ ерөнхийдөө бол энэ хууль бол одоо ийм сахилгаач зөрчиж байгаа асуудал байгаа. За хоёр төслийг нь ач холбогдолтой гэж үзэхэд гурав дахь нь бол ямар шаардлагагүй тэр селебритид бол эдийн засаг талаасаач эдийн засаг дэх төрийн оролцоо нэмэгдэж чинь гэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр эдийн засаг дэх хувийн хвшлийн оролцоог ингээд жил болгоо 1%-аар нэмэгдүүлнэ гэсэн боловч одоо энэ селебритид төвд одоо баригдаж байгаа байрны тоон Монгол улс нийтдээ жилдээ баригддаг орон сууцны зах зээлийн 50% төгрөг тэнцэж байгаа байхгүй. Жилдээ бид нар 19 мянган айлын орон сууц барьдаг бол энэ төсөл маань өөрөө энэний талтай бараг 9,000 орчим ийм айлын орон сууц барьж байгаа. Тэгэхээр дээр нь энэ 2.6 бараг орчим их 80 төгрөгийн борлуулалт хийхээр одоо нийслэл одоо ийм асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ нь өөрөө дэд үтсийн хувьд ч гэсэн энэ салбарын 50%-тай тэнцэх гэхээр одоо жишээлбэл ачаа тээвэр ч юм уу төмөр зам дээр хэрэг ачаалал тэр зураг төрцөлтийг хийдэг хүмүүс хөдөлмөрийн зах зээл гэх мэтлэн гэр асар их ачааллууд өгнө. Тэгэхээр энэ нь өөрөө ингээд бодлогоор хувийн хвшил хийж болцоотой зүйлийг тэр дэд үтсийн бариад өгөлдөө газрын шийдээд өгөлдөө тэгээд тэрийн хувийн хвшлүүд бариад зохион байгуулалт хийх болцоотой юмыг одоо жишээл нийслэл хийж чана одоо эрсдэлтэй харагдаж байна. Дээр нь энэ төсөлтөй холбогдуулж энэ төслийн багцуудын ерөнхийдөө хятадын компаниуд төгсөн байгаа. 75% орчим хувь нь баг хятадын хамааралтай ийм компаниудын одоо ийм төсөл одоо ажил хийж байгаа. Монгол компаниуд хийж чадах ажил хийдэг. Хятадын компаниудаас гадна дотоодын 4 компани орсон байгаа. Moncon, Professional Stroy гэх мэтлэнгээр хэд хэдэн компаниуд байгаа юм. Тэгээд энэ хоёр компани нь одоо нөгөөх нь болохоор тэр нутгийн буян морин сууд гэдэг ийм 4 компани байгаа. Тэгэхээр Монкон нь болохоор 1100 айлын орон сууц, морин сууд нь 850 айлын орон сууц, нутгийн буян болон Professional Stroy гэдэг компаниуд 1000 орчим айлын орон сууц барихаар ийм гэрээ авсан байлээ л дээ. Тэгэхээр анхаарал татдаг юм тэгэхээр Professional Stroy гэдэг компани өөрөө хувьцаа эзэмшигчдийн харахаар бизнес хийж байгаагүй Австрали явсан гэдэг ийм хоёр залуугийн үүсгэн байгуулсан компани баг. Нэг нь Үнэн ба Зөв намын, нөгөөх нь бас Австрийн одоо үйл ажиллагаа карьер хийжсэн ийм хоёр залуу одоо Монголын босод одоо олон жил болсон барилгын компаниудаас илүү энэ тендерт ялсан шалтгаан нь өөрөө энэ төслийг одоо далимдуулж түрүүн хэлсэн шаардлагагүй төслийг зориуд одоо нийслэл өөрөө хийгээд тодорхой хэмжээнд энэ одоо мөнгө санхүү 2.6 их 80-ийн одоо энэ мөнгөний болцоо боломжийг өөрийнхөө одоо хамаарал бүхий этгээдүүдэд болон улсын цаашдаа ашиг сонирхолтой хэрэглэх зорилготой ийм эрсдэлтэй юм биш байгаа гэдэг ийм хардлага төрүүлж байгаа байхгүй. Яг хөө энэтэй холбогдуулж бас улсын их хурлын одоо яг энэ хуулийг улсын их хурл дээр хилцэх явцад бас хардах юмнууд бас нэлээд гарсан л да. Ажлын хэсэг дээр эхлээд энэ саналыг унагдсан. Одоо селебритид төвтэй холбоотой энэ төслийг энэ ажлын хэсэг дээр энэ саналыг одоо дэмжихгүй гэдэг хасцсан байсан. Тэгэхээр хасцсан учраас хилцүүлгийн явцад нэг ч одоо энэ селебритид төвтэй холбоотой асуудал яригдаагүй. Тийм учраас селебритид төв хасагдсан учраас гээд тодорхой хэмжээний селебритид төвтэй холбоотой залтуудыг өөрчлөх гээд өөрчилж чадаагүй. Ажлын хэсэг дээр бол тэрэн дээр бол маш хатуу эсрэг байр суурьтай байсан. Тухайлбал энэ гадаад зээллэг гэдэг чинь өөрөө засгийн газрын өрийн одоо бичгээс гаднах бусад зээлийн хэрэгслүүд буюу бондын санхүүжилтийн жишээл нь ордог. Эрдэнэ бүрэн болон юуны газрын төсний үйлдвэрийн хувьд бол энд ямар нэгэн одоо өөр өрийн хэрэгсэл ашиглаж байгаа байх зөвхөн одоо жишээл гадаад зээл ба. Тэгээд энэ нэрийг нь одоо тэртээ тэргүй селебритид төв орохгүй юм бол бонд одоо нөгөө хоёр төсөл чинь ашиглахгүй юм чинь гадаад зээл болгоё гэд бараагүй. Бусад одоо энэтэй холбогдолтой залтуудыг нь хасгаж чадаагүй. Тэгээд дээр нь бас яг энэ селебритид төвтэй холбоотой залт шинээр бүр орж ирсэн. Тэгээд бүр хуулийнхаа нэрэндээ нийцэхгүй гадаад зээлэг дотор засгийн газрын өрийн баталгаа ордоггүй байтал энэ хуулийн дотроо засгийн газрын өрийн баталгааг гаргах тийм залт гинт орж ирсэн. Тэгэхээр яг миний одоо нэгдүгээр тэр хоёрдугаар улсын их хурлын чуулган дээр яг энэ төслийг хилцэж явах үед тэр дэмжээгүй дэмжиж гэдэг саналаар одоо энэ санал босч ирэхэд бол бас тодорхой хэмжээнд одоо нийслэлд орхон байдаг гишүүд бол маш идэвхтэй ажилласан. Тэгээ тэр үед бас ардсан нам өөр одоо намын хурал ажилттай байсан учраас тэрэн давхардаж тэгээд тодорхой идэвхтэй ажилласны хүчинд энэ нийслэлийн селебритид төвтэй холбоотой асуудал бол ингээ босоод ирсэн. Тэгэхээр
ер нь бол яг хуу одоо ингээд тендерт нэг шалгаруулсан явц процессыг харахад ямар ч бизнесийн туршлагагүй одоо хүмүүс жишээлбэл 1000 айлын орон сууц барихыг Монголын бусад барилгын компаниудаас илүү одоо жишээлбэл шалгараад авч ийн гэдэг чинь энэ зүгээр ингээд өөрөө цаана дээр нь энэ хувийн хвшлийн хийж болохоор төр заавал хийх шаардлагагүй энэ төслийг одоо нийслэл ингээд бүр ингээд улаарын ингэж хийж чаана өөрөө бас одоо ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш үү гэдэг ийм хардлага төрж байгаа. Тэгэхээр энэ агуулгаар нь бол би энэ доторх одоо энэ хулгайтай холбоотой асуудлууд байж магадгүй учраас энийг бол одоо энэ төслийг хасахгүй болоод дэмжихгүй гэсэн иймэрхүү байр суурь хэлсэн л дээ. Та яг маш дэлгэрэнгүй бүгдийн пар багслаа ярьчлаа л да. За яг хуу тэр компанитай холбоотой асуудлууд бол угаасаа айлгтай тэмцэх газарт одоо хэрэг нэгдэж шалгагдчихж байгаа болохоор энэ ингээ хуулийн байгууллагаараа шийдэгдэх байх. Өнгөрсөн баасан гарагийн тэр чуулганыг ингээ сонсож байхад анхаарал татмаар зүйлүүд байсан л да. Жишээл мөнх хязгаарлалт гишүүн нийлж байгаа хүч гэдэг юм. Уг нь тэр хуулийн төслийг өргөн барилдсан гишүүн энэ хуулийн төслөө таслаад иргэд татаачийн юм баатраа энэ хуулийн төслийг санаачлагч нараа яриа сууж байгаа энэ одоо юу юм бэ? Би энэ дэр бол яг тодорхой байр суурь хэлж чадахгүй юм тий. Би танаас ингэж асуудаг шалтгаан ингэж асуух гэдэг юм л да. За жишээ нь 2000 би танд хуулийн залт уншаад өгчээ. 2024 оны 4-р сард нэмэлт өөрчлөлт оруулсан ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 4-р заал таны 5 заалтыг бараг мэдж байгаа бах тий. За энэ дээр ашигт малтмал одоо тий улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд түүний үүсмэл ордыг одоо тий за төр ингээд 50 хүртэлх одоо ингээд үндэл бүргүүгээр эзэмшнэ гэдэг нэмэлт өөрчлөлт орсон. За энэ дээр нөгөө нэг үүсмэл орд буюу энэ дээр овоолгон хүртэл стратегийн ордод орно гэдэг ийм өөрчлөлт орсон л доо. Тэгэхээр энэ мэд гишүүд одоо өөрсдөө мдээгүй ийм хуулийн хулгайнууд дахиад давтагдах гад байна уу гэж асуух гэдэг. Гишүүд нь өөрсдөө мэддэг. Зөвлөлтөө яг наадах чинь бол энэ гишүүн болгон бас яг хуулийн төсөл болгоныг унших одоо боломжууд бас зардагдмал байдаг. Зарим нь бол яг өөрсдийнхөө илүү хамааралтай хуулийн төслүүд дээр ажиллаад тэгээд эсвэл өөрийнхөө харьяалагтай байнгын хорон дээр төслүүд орж ирэхээр илүү одоо ажилдаг. Бусад одоо байнгын хороогоор орсон төслүүдийн хувьд бол одоо мэдхгүй тэгээд мэдээлгүйгээсээ болоод алийн дарахын улаан ногоо нуу гэдэг асуудал бол гардаг. Тэгэхээр яг энийг нь бас ингээд одоо нарийн хууль мөл мэддэг хүмүүс өөрсөндөө тааруулж хууль батлуулдаг хүмүүс бол энийг маш сайн одоо мэддэг учраас одоо энэ цаг хугацааны хувьд нэг юм зохицуулт хийж байна. Одоо гишүүдийн эрц баг үед одоо жишээлбэл юу оны өмнө ч юм уу наадмын өмнө ч гэдэм яг чуулган тарах үеэр тэр яг тарах хугацаанд тодорхойгүй тарахгүй гэж ийм эргэлзээтэй үед жишээлбэл тарна гэж яснаа хугацаагаа сунгаад одоо хүн тодорхой хэмжээ төлөвлөж штэ тэр өөрчлөлт орсон үед нь жишээлбэл ийм хугацааны хувьд ийм зохицуултууд хийж байна. Яаралтай гэдэг горимоор бас энэ одоо их оруулж ирдэг. Яаралтай горим гэдээ ирэхээр ихэвчлэн нөгөө хилцүүлгийн үеийн шатуудыг алгасдаг. Тэгэхээр одоо жишээлбэл гишүүд ялангуяа тэр өөрт нь шууд хамааралгүй одоо тухайн мэддэг салбарынх нь биш ч юм уу эсвэл анзаараагүй тэр төслүүд төр бол ингээд шууд явцдаг юм тохиолдлууд байдаг. Одоо намын бодлого ч юм уу намын бүлэг дээрээ дэмжиж. Тэгэхээр энэтэй холбоотой асуудал байна. Дээр нь энэ их хурлын тухай дэгийн тухай хууль дээр бас асуудал байна. Тэр дэмжээгүй дэмжээ гэдэг өөрөөр хэлбэл одоо мэргэжлийн байнгын хороо одоо цаг цараад ажиллаад юу дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн бас асуудлыг одоо чуулган дээр эсвэлтлээрээ өөрөөр хэлбэл одоо дэмжин гэдэг асуудал бол идэвхтэй үйлдэлээр болохоор дэмжиж санал өгж байгаа. Эрцэнд орчоод одоо эсвэлтлэр идэвхтэй биш одоо жишээлбэл ажилтаач гэдэг юм уу ирж амжаагүй ч гэдэг юм баг 0 ороод ирэх хооронд нь санал хураалтуудыг явуулахад тэр хүн одоо хэдийгээр хүсэл зорилго нь өөр байсан ч гэсэн тэр эсвэлтлэрээ тэр нөгөө хуулийн төсөл дээр байр суурийг илэрхийлж байгаа. Тэгээ энэ нь өөрөө яг энэ хууль тогтоомжууд үнэн зөв шүүлтүүрээр одоо жишээлбэл яг энэ одоо ард түмний амьдралд ч юм уу одоо яг ямар одоо шалгуурыг давж гарч ийнэ гэдэг дээр бол эрсдэл үүсэж байна. Тэгэхээр энэ нэгтэй холбоотой өөрчлөлтийг бол сайжруулах зайлшгүй шаардлага харагдаж байна. Тэгэхээр гих мэтлэнгээр гээд энийг нөгөө мэддэг хүмүүс бол энийг маш сайн ашиглаж чаддаг гэж харагдаад байна. Ялангуяа нийслэлтэй холбоотой дөрвөн одоо тултай холбоотой усны тухай хууль өөрчлөлт ч гэсэн тэгэл яг наадмын өмнө гишүүд бол сайн мэдхгүй мэдээлгүй ингээл явж идэг одоо дэмжигдсэн байдаг. Тэгэхээр ер нь бол яг
Тиймэрхүү хандлагууд бас одоо хууль баталгахад бол бас нэлээд нөлөөлж байгаа. Таялсан нь баярлалаа. Баярлалаа.